Ингээ үзэгч та бүхэнд ихний мэдээг хүргье. Яг одоо улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зандан шатрыг бол одоо ерхий сайдаар дэмжих үгүй юу гэдгийг бол хэлцэж байна. За энэ сэдвээр ярилцахаар студид сэтгүүлч Төвшин Талга гарсан байна. Арай мэдээг хүргье. Арай мэдээг үзэгчтэй. Тэгэхээр улсын хурлын чуулганаар Монгол Улсын ерхий сайдад Гомжавын Зандан шатрыг томилох асуудал яг одоо чуулганы хуралдаанаар үргэлжлэж байна. Тэгэхээр мэдээж нийтдээ бол нэг 60 гаруй гишүүн 70 орчим гишүүд бол асуулт асууж хариулт авч байна. Тэгэхээр өнөөдөртөө бол бас амжиж ерхий сайдын томилгоо бас хийгдэхгүй байхаа, санал хураал болохгүй байхаа гэсэн юм хүлээлттэй байна. Тэгэхээр мэдээж яг энэ хилцүүлгийн шатанд олон гишүүд асуулт асууж байна. Улс төр, нийгэм, эдийн засаг, за дээрээс нэг юм боловсрол эрүүл мэндэд бүх сэдвүүдээр л шинэ ерөнхий сайд ямар бодлого баримтж ажиллах вэ гэдэг асуудлыг бол лавлж асууж байна. За энэ донд жишээлх юм бол одоо эдийн засгийн нөхцөл байдал бол яг одоо оны эхний 5 сарын байдлаар бол эдийн засаг саарчихсан. За дээрээс нь сая бас улс төрийн тогтворгүй байдлаас үүдээд бас бусад одоо эдийн засгийн хүчин зүйлүүд бол тодорхой хэмжээгээр бол сөрөг нөлөө үзүүллээ шүү дээ. Тэгэхээр инфляцийн түвшин ч гэсэн одоо Монгол банкны зорилт түвшнээс бол дээшлэлчихсэн байгаа. Энэ цаг үед бол одоо шинэ ерхий сайдын хувьд ямар одоо бодлого баримтлана гэж хэлж байна вэ? Ерөнхийдөө 2023 оноос эхлэлтэй нөгөө татвар болоод нийгмийн дадлын шимтгэлийн цогц реформ хийгдэх асуудал бол хөндөгжсэн шүү дээ. Анхны парламентаар иргэд 100 мянган иргэний санал аваад. Тэгэхээр тэрээс хойш өнөөдөр татварын эрх зүйн орчныг цогцоор шинжлэх асуудал яригдчихсэн. За тэгвэл үүнийг хэрэгжүүлнэ гэдгийг бол Зандан шатрыг бол онцолж байна. За дээрэс нь нэмийн үртгийн алтан татварын буцаан олголтыг 2%-аас 5% болно гэдгийг бол шууд өнөөдөр бол мэдгдчихлээ. За дээрэс нь бас нэг хөндөгдөж байгаа сэдв бол тансаг хэрэглээний татварыг нэмэгдүүлнэ гэдэг асуудал хөндөгдлөө. За 2023 онд за тэр улсын хурлын дараагаар ажиллаж байх үед бол мэдээж ерөнхийдөө иргэдийг бол орлогоос нь хамаарсан шатлсан татварыг бол хуулийн төслийг бол баталж ирсэн шүү дээ. Тэгэхээр үүдээ 10 саяас дээш 15 саяас дээш орлоготой бол өндөр татвар төлнө гэдэг зүйлийг өрхөн амын орлогын албан татварын хуулинд бол оруулж өгсөн байдаг. За тэгвэл яг энэ бодлогоо цааш үргэлжлүүлнэ гэдгийг бол онцолчлоо. Ерөнхийдөө бол өндөр орлоготой хэсэг нь өндөр татвар төлдөг байх нь за бага орлоготой хэсгийнхэн татвар нь өөрчлөгдөхгүй ч гэсэн за нэмийн үртгийн албан татварын бол буцаа олголт нь бол нийтээрээ юу гэдгийг 3%-аар нэмэгдэн гэсэн энэ агуулгаар бол тайлбарлаж байна. За энэ хүү бодлогын хүрээнд иргэдийн орлогын харилцаа бол бас тэнцвэржин гэсэн агуулгаар бол тайлбарлаж байна. Тэгэхээр яг энэ сэдвээр улсын хурлын гишүүдийн асуулт болоод түүнд хариулсан хариултыг үзэгчтэй өдөө хүргэе. Энэ өрхийн орлого энэ зарлагын харьцаа таныг энэ ажиллаж явах үед хэрхэн өөрчлөгдөх вэ? Яаж сайжрах вэ? Суур үндэс нь бол одоо бүх үндэсний үйлдвэрлэлд дэмжиж ажлын байр бий болно. Баялаг нэмэн үртэг бүтээгдэн энийгээ дагаад одоо өрхийн орлого нэмэгдэх. Танд одоо ямар одоо хатуу бодлого байна вэ гэдэг нэгдүгээр асуулт байна. Ард иргэдтэй учирч байгаа татварын дарамтыг аль болох бага болгож тансаг хэрэглээний болон хэд өндөр орлоготой иргэдэд онцлуулах татварыг нэмэгдүүлж татварын тэг шудраг нөхцөлийг хангаж дундаж давхаргаа дэмжих юм бодлогыг хэрэгжүүлнэ. Татварын орчин нийгмийн даатгал дээр та яг ямар байр суурьтай байх вэ? Би нэмэгдсэн үртгийн албан татварын буцаа олголтыг нэмэгдүүлэх замаар 5% төрөх замаар татварын тэгшлүүлдэг зарчмыг нотгшуулж энүүгээрээ татварын орлого ч гэсэн нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Төрийн албан хаагчийн энэ цалин урамшууллыг төсөв тусад нь тусгах тийм боломж байна уу? Төсвийг тэлэх биш хумхаас өөр аргагүй нөхцөл байдалд орчоод байгааг төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасарч байгааг та бүхнийг ойлгож байгаа гэж найдаж байна. За дараагийн хөндөгж байгаа нэг асуудал бол мэдээж авилгатай хийх тэмцэл. За шинэ ерөнхий сайдын тэдний одоо юу гэдэг кабинет яг авилгын эсрэг яаж ажиллах юм, яаж тэмцэх юм, өнөөдөр танхимынхаа сайдартаа ч гэсэн өнөөдөр яг ямар хяналт тавьж ажиллах юм бэ гэдэг асуудал бас зүгээсээр хөндөгж гişүүдийн зүгээс ч гэсэн үүн дээр хариултыг бол нэхэж байна. За тэгвэл Гомжовын Зандан шатрын хувьд за хууль эрх зүйн хүрээнд шинэ олон хуулиудыг баталгаасаа илүүтэйгээр одоо мөрөгдөж байгаа хуулиудаа одоо яг эрхтэгш бүрэн хэрэгждэг байх чиглэлд анхаарал хандуулна гэдгийг бол онцоллоо. Тодруулах юм бол түүнийг бол улсын хурлын дараа ажиллаж байгаа үед эрүүг хуулийн нэмэлт өөрчлөлт орсон, төрийн өндөр албан тушаалтнууд авилга албан тушаалын гэмтэрэгт холбогдох юм бол бас өндөр санкцтай болчихсон байгаа. Тэгэхээр энэ хууль маань өнөөдөр яг боддоор эрхтэгш үйлчилж чадж гин үгүй юу гэдээ авцсан учир дутагдaltaй. Иймээс ч хуулийнхаа хэрэгжилтэн дээр бол 1/8-аар тэргүй игнэнд бол анхаарал хандуулна гэдгийг онцолж байгаа. Тэгэхээр өмнөх засгийн газар бол жишээлбэл 5 иш ажиллагаа гэд эхлүүлжсэн те. Тэгэхээр нэгсэнд бол энэ ажиллагаа бол үргэлжлэх боломжтой гэж бол харж болох юм тийм үү? Мэдээж бол өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн хөтөлбөрүүдээс ач холбогдолтой үр дүнтэй хөтөлбөрүүдийг бол цааш нь хэрэгжүүлнэ гэдгийг бол илэрхийлчихэд байгаа. За дээрээс нь бас баялагын сангийн тухай хуулийн асуудал ч гэсэн хөндөгдлөө. Энэ дээр нөгөө ялангуяа
стратегийн орд хамаарах ордуудаас төрийн эзэмшлийн хувьмжийг авах асуудал бас яригдж байгаа шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд яригдсан энэ асуудлыг Зандан шатар гэдэг хүн ерөнхий сайд болсноор цааш нь яг бодит ажил хэрэг болгож чадах уу? Эсвэл өнөөдөр нөгөө хувийн хвшилт очиод байгаа энэ стратегийн ордуудыг төрийн тодорхой хувийг нь төрийн эзэмшилт авах асуудал ингээд бүрхэг бодоод мартагдах үгүй юу гэдэг асуудал ч гэсэн хөндөгж байгаа. Тэгэхээр энэ сэдвүүдээр бас гишүүдийн асуулт хариултыг үзэгчтэй одоо хүргэчээд эргээ олцгаая. Хүний эрхийн нөхцөл байдлыг дэвшлүүлэх тал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ? Нэгдүгээр асуудал. Зарчилсан үндсэн хуульдаа үнэнч байна. Авилгын чиглэлээр ямар бодлого баримталж ажиллана гэсэн ийм бодол байгаа вэ? Гол асуудал шин үйл гаргахаас илүүтэй дабл стандарт байдлаар хууль сахиулах байгууллагууд ажиллаад заримд нь хууль үйлчлэхгүй байгаад иргэд дургүй байгаа. Ийм учраас бид бол хууль эрхтгч засагладаг баг дээр хуулийн байгууллагуудаа, хууль сахиулах байгууллагуудаа шаардаж шахаж ажиллах ёстой гэж үздэг. Стратегийн орд газартай холбоотой Монгол улсын үндсэн хууль заасан иргэдэд оногдох ёстой баялагын сан төвлөрүүлэх тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ гэсэн. Бодиттой энэ үндэсний баялагын санг бий болгож хэрэгжүүлэхийн төлөө би бас нэр дэвшиж байгаа нэг шалтгаан маань энэ гэж би хэлж бодож байгаа. Тийм учраас энэ зөвхөн зориг биш хүсэл мөрөөдөл маань юм а гэж бодож байна. За тэгвэл одоо шинэ засгийн газрын хувьд бол засаглалын хувьд илүү доктортой байх хэрэгтэй. Мөн дээрээс нь өмнөх засгийн газар шиг хэд данхаасан бос одоо цөөн яам, цөөн сайдтай байх нь зүйтэй гэдэг дээр бол олон нийт ч гэсэн саналаа илэрхийлж байгаа шүү дээ. Энэ дээр ямар байр суурь илэрхийлсэн бол? За яг засгийн газрын бүтц бүрэлдэхүүн ямар байх вэ гэдэг мэдээж анхаарлын гол төвд байна. Өнгөрсөн хугацаанд ч гэсэн одоо Зандан шатрын танхимд энэ хүмүүс сайд болох нэ. За өмнөх засгийн газраас 4-5 сайд уйлж ажиллана гэдэг агуулгууд, таамаглууд бол дэвшүүлж байгаа. За гэхдээ Монгол Ард намын баг хурлын үеэр нэр дэвшсэн 2 хүн хоёулаа Монгол Ардын нам Дангаар засгийн газар байгуулна гэдэг асуудлыг бол намынхандаа бол илэрхийлж гисэн байгаа. За гэхдээ яг цагаад тулахаар Монгол Ардын нам Дангаараа 68 гишүүнтэй байж засгийн газараа бүрдүүлээд явах юм бол цаашдаа бодлого төсөл хөтөлбөрүүд нь улсын хурал дээр гацах одоо тийм ээ ийм нөхцөл байдал үүснэ гэдэг агуулгаар бас бусад намуудаа санал тавина гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм. За энэ ч утгаараа ерөнхийдөө за Иргэний зориг ногоон намын дарга Батбаатар, за үндэсний эвслийн дарга Номтой баяр гэх мэтлэн за хүн намын хувьд ч гэсэн бүгдээрээ бол ер нь бол сая өнөөдөр өрнөж байгаа хилцүүлгүүдийн явцад Зандан шатрыг бол дэмжиж байгаа гэдгээ бол илэрхийллээ. Тэгэхээр төрийн байгуулалтын байнгын хорон дээр санал хураахад бол ерөнхийдөө эсрэг конопт дарсан 2 гишүүн бол Ардс намын гишүүд байлаа. За тэрнээс бол бусад намууд бол бүгд Зандан шатрыг бол одоо дэмжиж өгнө гэдэг агуулгаар бол ямар ч асуудал бол хандаж байна. Ерөнхийдөө бол Зандан шатар гэдэг хүн ерөнхий сайдлахын ойлгомжтой гэж харагдаж байна. За дээрэс нь Ардс намын хувьд оюун эрднийг одоо итгэл хүлээлгэх асуудлыг хилцэж байх үед намаараа буюу 42 гишүүн бүлгийнхаа шийдвэрийг дагаад санал хураалтанд оролцохгүй гэж байсан. Энэ удаад бол Ардс намын хувьд ч гэсэн ямар нэгэн байдлаар тийм акц хийхгүй улсын хурлын гишүүд нь өөрсдийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгөх болно гэдгийг бол илэрхийлж эхлэв. За дээрэс нь их хурл дээр одоо 30 орчим гишүүд бол үг хэлчихэд байна л та. Тэдний үгүүдийг харж байхад бол Ардс нам, хүн нам, за нам харгалзахгүйгээр ерөөдөө Зандан шатар гэдэг хүнийг бол дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа гишүүд бол олон байна. Энэ ч утгаараа ер нь бол ямар нэгэн байдлаар Монгол Улсын дараагийн ерөнхий сайдаар бол Зандан шатар дээр ямар нэгэн санал дутах асуудал бас үүсэхгүй байхаа гэж харж байна. За тэгэхээр бас мэдээж засгийн газрынхаа бүтц бүрэлдэхүүн дээрээс нь сайд нарт ямар хяналт тавих вэ, ямар шаардлага тавих вэ гэдэг асуудлаар бас байр суурь илэрхийлсэн байгаа. Энийг одоо хүргэж байна шүү дээ. Цаашдаа энэ төрийн худалдаа авалт нууцаар явах нь хэр зохистой байдгийг таны байр суурь огт нууцгүй төргөж байжлахгүй. Тэр бол нууцлын шалтгаанаар далимдуулж тийм зохион байгуулалтын ажил хийж болохгүй. Энийг бол хатуу хаах хууль хяналтын тогтцоо заашгүй шаардлагатай. Жишээлбэл танхимын гишүүддээ ямар шаардлага тавих юм? Бүгднийг нь хөрөнгө оруулалтын мэдүүлээс гадна орлогоо яаж нотлох вэ гэдэг юм уу? Яг тодорхой баг бүрдүүлэхдээ ямар шаардлага тавих вэ? Ард түмнийхээ тэгээ хамтарч асуудал шийддэг, ард түмтэйгээ ойрхон засгийн газар байх л ийм зорилт төвшүүлж ажиллана гэж бодож байна. Ямар нэг байдлаар засаглалын хэлбэрийг солих талаар ард нийтийн санал асуулгыг оруулж ирэх үү? Эрх чөлөөг гэрхэмлдэг ийм арчилсан улсад боломж тохиромжгүй энэ үлгэрт бол би итгэдэг үү? Энэ төр сэтгүүл зүйн хоёрын хооронд байгаа мөнгөн холбоосыг тас цохиорой. Тас цохиорой. Одоо энэ төсвийн мөнгөөр хэвлэлийнхнийг угждгийг болиулаарай. Хэвлэл мэдээлэлд ямар ч нээлттэй байж ямар ч хаалтын гэрээ байгуулж ирээгүй. Миний бүх юм нээлттэй байдаг. Алдаа оноо маань ил тод байдаг. Ном сум харуулсан ч гэсэн алхаж гिचгсэн ч гэсэн миний алдаа болгон ард түмэнд нээлттэй байж ирсэн. Одоо тэгээд шинэ засгийн газрын тэргүүний хувьд яригдж байгаа онцлог анхаарал татж байгаа зүйлүүд нь өнөөдөр юу байсан бэ? За түүний хувьд мэдээж за сая бас яриандаа бас онцлог
сонслоо. Хэвлэл мэдээллийн салбарт хэрхэн ажиллах уу? Дөрөвдөг засаглалын боомлох ч гэдэг юм уу? За хаалтын гэрээ байгуулах ч гэдэг юм уу? Тийм зүйл байхгүй. Ил тод нээлттэй ажиллана гэдгээ бол илэрхийллээ. За гэхдээ мэдээж их хурлын гишүүдийн зүгээс наана ил тод нээлттэй ямар нэгэн байдлаар хааж боосон зүйл байхгүй, хэвлэлийн хэрэгсэнд халтахгүй гэж байгаа боловч нийтэр дээр бас юу ч хийх юм блэ гэдэг агуулгаар бас болгоомжлонгоо сануулсан бас үгсийг бол олонтой хийлж байна. За тэгэхээр ерөнхийдөө маргааш бол ерөнхий сайд бол томдогдчих бах. За үргэлжлүүлээд өөрийнхөө засгийн газрын бүтц бүрэлдэхүүнийхээ хуулийг бол бас өргөн барьж оруулж ирнэ. Энэ үеэр танхимынхаа сайд нарт яг ямар шаардлагуудыг тавих вэ гэдгийг бас дэлгэрэнгүй хэлнэ гэдгийг бол илэрхийлж байна. За түүнчлэн бусад намуудад санал тавих уу? Дахиад хамтарсан засгийн газар байгуулагдах үгүй юу гэдэг асуудал бас тэр үеэрийг тодорхой болох бах. За өнөөдрийн төвшөнд бол яг энэ асуудлыг тодорхой бол хүндэхгүй байна. Тэр ерөөхдөө таны одоо харж байгаа нөхцөл байдлаас бол дүгнж байгаагаар бол одоо маргааш бүх юм зэгцрэх төлөвтэй гэж харж болох уу? За өнөөдрийн хувьд бол мэдээж хуралдсаар аваад орой бол 12 ч юм уу шөнө тэгдэг цагт хүлээд чуулган бол завсруулах бах. Тэгээд асуулт хариултанд бол багтаагүй гişүүд бол маргааш чуулган 10 цагт эхлэхэд дахиад үргэлжлээд явах бах гэсэн юм л л дээ. За ойлголаа. Мэдээлэл өгсөн баярлалаа. За баярлалаа.